үлэгдсэн гайхамшиг үйл явдал. Есүс нуурын дээгүүр алхалсан 2-р бүлэг. Эрхэм хүнд сонсогчдоо өнөөдөр та бүхэнтэйгээ үргэлжлэн Есүс Христос нуурын дээгүүр алхалсан нэмэх гайхамшиг үйл явдлыг хуваалцахаар бэлтгэл байна. Тэгвэл та бүхний мэдэж байгаа дээр удаанд голдуу бид нар Есүсийн хүү гайхамшигыг хуваалцах дундаа энэ нь үнэндээ 2 гайхамшигыг хамтруулсан гэж хэлж өнгөрсөн байна. Тэгвэл нэг нь байсаар Есүс нуурын дээгүүр алхалсан. Нөгөө нь байсаар Петрийн дараа нуурын дээгүүр алхаж гэрэлтэн ирэхийг зөвшөөрсөн учраас байна. Тиймээс тохон үед үнэндээ Петр харин өөрийн хүч чадлаа төсөөлсөн биш. Эзэн түүнд хүч чадлыг өгсөн байлаа. Гэвч Петр унах үест Есүст хандан ам авраач гэж дахарчээ. Тэгээд Есүс түүнийг аварлаа. Түүнээр барахгүй дээр удаа мөнч бид нар шав нарын байдлыг харсан. Тэднээс хүсэл бэрхшээл тулгарх үед итгэлийн байдал ямар байсан? Есүст хэрхэн танилттай байсан зэргийг хуваалцсан байна. Тэгвэл энэ хэсгийг дахинтаа бид нар хариу номоос ирж хамтдаа үзчихье. Тэр дараа Есүс шав нараа яваад завинд орж нөгөө тал руу явуул хооронд өөрөө хорсон одныг тархав. Тэдний тархсны дараа